2025 оны 1-р сарын 22-ны өдөр The Australian Financial Review гэх олон улсын хэвлэлд Rio Tinto компани Монгол улсын засгийн газарт 295 сая доллар буюу 814 тэрбум төгрөгөөр татвараа тооцоолъя гэсэн санал өгсөн тухай мэдээлэл гарсан. За харин Монголын талаас 1.3 их 80 төгрөг нэхэмжилсэн ч олон улсын хэвлэлд зөрүүтэй мэдээлэл гарсанд засгийн газрын тэргүүнээс тайлбар хүсэж улсын хурлын гишүүн Батнарамдал аль бие усаар асуулга тавьж буй талаараа мэдээлэл өглөө. Тэгэхээр оюу толгойн бүлэг ордог руу 5 үндсэн лицензтэй. Одоо ашиглалтын тусгай зөвшөөрөл гэсэн. За тэрний 2 тусгай зөвшөөрлийг нь Ontrey гэдэг одоо Канадын хөрөнгийн биржтэй бүртгэлтэй компани 2005 оноос хойш эзэмшиж ирсэн. За тэгэхээр энэ нь оюу толгойн бүлэг ордын нийт нөөцийн 30 гаруй хувь нь хамааралтай том ач холбогдолтой 2 лиценз гэсэн үг. Тэгэхээр Ontrey оюу толгой 2 хамтын ажиллагааны гэрээгээ албачулчих шиг байна л да. Сая арбитрийн шийдвэр гараад энэ хоёр хоорондоо маргаан тавьж ирсэн гэсэн үг. Тэгэхээр Монгол улсын эрх ашиг тэнд хаана байх вэ? Энэ 30% бүлэг одоо нөөцийн 30% хамаарах 2 лиценз төр Монгол улсын эрх ашиг стратегийн ач холбогдол бүхий ордын хүрээнд хаана байх вэ гэдгээ энэ гурван талаас ойлгомжтой болж хэлцэрх хэрэгтэй бол гэж. За хоёрдугаарт бол оюу толгой эзэмшдэг байсан Turquoise Hill гэдэг компани тэг Канад болон Америкийн хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалагдаг олон нийтэд мэдээлэл нээлттэй гэсэн. Гэтэл 22 онд Rio Tinto компани энэ компанийг худалдаж аваад хаалттай компани болгосноос хойш мэдээллийн тэнцвэр байдал бүр улам одоо хүнд байдлаар орно гэсэн үг байхгүй. Тэгэхээр энийг шийдэх хүрээнд ер нь Монголын хөрөнгийн биржээр бид нэр компаниудаа гаргаж маш олон жил ярьж байна шүү дээ. Тэгвэл үнийг оюу толгойгоор эхлүүлэх хэрэгтэй. Оюу толгой өнөөдөр хаалттай компани болсон учраас Монголын хөрөнгийн биржээр нээлттэй компани болгоод арилжаалаач. Монголын ард түмэнд нээлттэй ийм компани болоод мэдээлэл нь ойрхон, мэдээлэл нь ойр, сайн засаглалтаа тэгээд дээрэс нь Монгол хүмүүст хувьцаа авах боломжийг нь олгох хэрэгтэй л гэж.